Монгол Улсын соёлын ирч гэдэг маань нэг талаас Монгол Улсын гадаад харилцааны зөөлөн хүчний бодлогыг дэмжин хамтран ажиллах. 6-аас 7 салбар дээр одоо дэмжин ажиллах ийм үүрэгтэй. Олон улсад ажиллаж амьдарч байгаа өөрийн байр суурь олцсон нэтворктэй тийм ээ сүлжээтэй. Энэ бас мэрэгжлийн одоо урлаг соёлын улсуудаас гадна бас гадаад бодлогын мэрэгчлэлтэн менежерүүдийг түшиж хамтран ажиллах зүйтэй юм а гэдэг одоо шийдвэрийг гаргасан байж байгаа. За ингээд 2015 оноос эхсүүлээд Монгол Улсын соёлын элч нарыг гадаад харилцааны яам за мөн одоо олон улсад ажиллаж байгаа элчин сайдын яамдуудаараа дамжин бас томилго болсон. За миний хувьд бол 2016 оны 5 сард одоо Монгол Улсын гадаад харилцааны яамнаас томилогдоод соёлын элчээр ажиллаад одоо өдийд одоо эх хичээл бараг 10 жилд орох гэж байна. Соёлын элчнэр гэдэг маань хувь хүн буюу нийгмийн төлөөлөлд байж идэг. Тэгэхээр хувь хүний хоорондын харилцаагаар улс орны хоорондын бас ээдрээтэй болцсон байж байгаа улс төрийн харилцааг зөөлрүүлэх юм бодлогод бас ч явагддаг байх жишээтэй. Эрхэм үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний мэдээллийн Монцомын агентлагийн хүндэт хойморт хүрэлцэн ирсэн зочин бол холбооны бүгд найрамдах Герман улс дахь Монгол Улсын соёлын элч оюунтай юм. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд өөрсдийн нэвтрүүлэгтээ өрн оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Та өөрийгөө албан ёсоор танилцуулна уу? Намайг оюун жаргалын оюунтуя гэдэг. За би 1976 онд Дорногойн Хатанбулаг суманд төрсөн. Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжид 2 дугаар дунд сургуулийг төгссөн. Ахлах ангида Дархан хотын 3 дугаар сургуулийг алтан медальтай төгссөн. Таны залуунаас бол миссийн тэмцээнтэй холбоотой байдаг. Тэгээ тэр тусмаа Дархан хоттой холбоотой байдаг. Яагаад одоо энэ миссийн тэмцээнд оролцох болсон бэ? Дархан хот маань өөрөө маш олон гоо бүсгүйчүүдийг, сайхан залуучуудыг төрүүлсэн залуучуудын хотолтой. Тэгээд найз маань одоо надад санал болгоод туяа Дархан хотын одоо мисс гоо бүсгүйсээ шалгуулах тэмцээн болж байна. Энд дээр чамайг бүртгүүлчихъя гэд. Тэгээд одоо бүртгүүлээд оролцож байсан. Энэ оролцох үед бол миний хувьд бол би спортын хүн байсан. Бага наснаас хөнгөн атлетикийн одоо хичээлж байсан. За тэгээд Монгол Улсын их сургуулийн багт, шигшээ багт, за Дарханд очиод би бас дархны шигшээ багт тоглож ийсэн. Ер нь бол спортын түүхэл өмсөх одоо 1 см-ийн түүхэл өмсөх байтугай. Тэгээд тэгшин гол дээр явж чаддгүй ийм л спортын ойсон тийм л хүүхэн байсан. За түүнээс гадна анх удаа Монгол улс дэлхийн мисд орох үрлэг авсан. Оюутны мисд. За тэгээд дөнгөж дархны мис болчоод байж итл хатан эрдэнэ холбооны одоо тэр хүн Чимбат ах маань тухайн үед ээж аврам маань яг холбогдоод за 2-7 хоногийн дараа ингээд юун дээр Улаанбаатар хотноо одоо Монгол улсаа төлөөлөн оролцох залуу одоо оюутан миссүүдийг одоо шалгаруулж байна. Тэгэхээр Дархан хотод төлөөлөлд оролцооч гэд. Тэгээ урьжсэн ингээд ороод энэхүү тэмцээнд төрүүлээд улмаар одоо 1994 онд анх Монгол улсаа төлөөлөн дэлхийн оюутан мисд Хавайд очиж одоо оролцохоор эрхийг авч ирсэн. Тухайн шөндөө тэмцээндээ төрүүлчээд эргээд Дархан руугаа яваад одоо их сургуулийн шалгалтыг өгч явах жишээтэй. 94 он гэдэг бол миний хувьд бол маш их амжилт бүтээлээр дүүрэн, маш их ачаалтай одоо амьдралын гишин алхмын эхлэл болж исэн он байсан. Оюутан боллоо. За Монголын улсын мисс болсон, оюутны мисс боллоо, Монгол улсаа төлөөлөг гэдэг. За ингээд 94 ондны энэ дэлхийн оюутан миссд явхад анх удаа орж байгаа учраас тодорхой хэмжээний туршлага байхгүй. Тийм учраас бас нөгөө тээгүүр Монгол улсаас сурчлагад Монгол улсаа төлөөлөө орж байгаа энэ одоо 18 дөнгөж жижиг охид байх шүү дээ. Юугаач мэдэхгүй. Тэгэхээр энэ охиныг бас бие хүн болж төлөвшүүлэх бүхий л талтай хүчийн алтансын урш маань бид нар надаа Монгол бүжиг зааж өгч ийлээ. За гадаад харилцааны луузан маань яг нөө ёсны албаа хариуцсан учраас бие яаж авч явах уу, хүнтэй хэрхэн харьцах уу, ширээний ард зүв суух уу гэд ерөнхийдөө бие авч явах ёслын бүхий л одоо тий талаас нь за гадаад харилцааны бүхий л ёслын одоо хувцсыг бэлтгэдэг
багамдуулагч маань бол Монгол хувцснуудыг маань бэлдэж ийсэн. Манай урдаа нэр барьдаг соёлмаагч маань одоо дизайн маань бүхэл хувцс бие авч явах тий хөдөлгөөнийг явж ийла. За Марта багш маань хөдөлгөөний байхын тулд аэробикэд явж ийсэн байх жишээтэй. За хүрл сэтгүүлч Хүрлбаатар ах маань одоо Монголын түүх, соёл энэ бүгдийн талаар мэдээлэл өгч намайг бэлтгэж ийсэн. Урлагийн үзүүлбэрт бэлтгэхийн тулд одоо аман хуур хүртэл тоглож сурах. За Хайдав багш маань миний хувьд бол дууны багш байсан. Гэх жишээтэй ингээд маш олон талын одоо авиасыг мань хөгжүүлэхээр бүгд манай Монголын урдаа барьдаг сурууд намайг бүтэн жилийн туршид бэлтгэсэн. Энэ бол миний хувьд бол хизээч үнэлэшгүй хүн болж төлөвшөх гол суур маань болж өгсөн байж байгаа. 7 хоногт миний норм жишээлбэл 20 литр сүү 10 литр айраг уух тийм нормтой байх жишээтэй. За тэгээд Төв аймгаас манай эмээгийн одоо хамаатныхаас аав маань 7 хоног болгон очиж нормыг айраг сүүг маань авчирдаг. Тэгээд одоо ингээд ер нь бол яг үнийг хэлэхэд бүтэн 2-3 сар дан айраг сүүгээр сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд бол үнэхээр ингээд арьсан цаанаасаа бүр цэнхэртээд, гэрэлтээд айгүй тийм зэрэгтэй айраг суухаар чинь өлсөхгүй. Орой эрэхт нь булган ихч хүлээж идэг бүхэл биед нь арьсанд нь заавал массаж хийх ёстой гэдэл. Тэгээ шүн би босож оюутны хичээлийг хийдэг байсан. Тэгэхээр миний хувьд бол 18 наснаас эхсүүлээд би Монгол улсаа олон улсад төлөөлөөд олон одоо дэлхийн оюутан мис, за туризмын мис, дэлхийн хатан хаан энтэр гээд гих жишээтэй. За хамгийн анхны Азийн топ модель шалгаруулах тэмцээнд 95 онд энтэр гээд олон тэмцээнүүдэд тухайн үед би ганцаа чемоданаа чирэл яваад. Тэгээд Монгол улсаа төлөөлж ийн гэл ингэж явдаг байсан. Тэгэхээр Монгол хүн болж төрсний бас бахархал гэж байдаг тийм ээ. Монгол хүний мөн чанар гэж байдаг шүү дээ. Мөн чанарыг л одоо олон улсад бас сурчлах гэж өөрийнхөө хүрээнд л бас хичээж явж ирсэн ийм байгаа. Оны бүгд найрамдах герман улсад миний хувьд бол одоо 2000 оноос хойш нийтдээ 25 жил ажиллаж амьдарч байна. За Монголд байж байхдаа гадаад харилцаанд суралцж байсан. За мөн одоо гадаад харилцаанаас гадна миний хувьд бол бас удирдлага зүгээр төгсөж суралцж төгссөн. Холбооны бүгд найрамдах герман улсад очиод анх очиход бол миний хувьд бол загвар өмсөгчийн одоо ажлын гэрээгээр одоо Европод анх ажиллах гэдгээр бүр ажлын гэрээтэйгээр очиж одоо ажиллаж амьдарсан. Тэгээ эхний 2 жил бол нийлээд ажиллаад бас одоо загвар өмсгчийн цалин өсөөр өөрийнхөө амьдралыг аваад явчих боломжтой. За мөн одоо өөрийнхөө боловсрал тийм ээ юунуудаа оюутан байж байхдаа өөрийгөө санхүүжүүлэх боломж надад одоо өргөн боломжийг өгсөнд би бол маш их талархаж явдаг. За тэгээд холбооны бүгд найрамдах герман улсад дараа нь Европын хэвлэл мэдээлэл зүй, за судлал, за тэгээд агсан төвшөндөө одоо соёл урлаг хэвлэл мэдээллийн удирдлага зүйч, за энэхүү салбарын мөн бас одоо нөгөө нэг менежер, куратор гэдэг салбарууд олон мэргэжлүүдээр ингэж хослуулсан суралцсан байж байгаа. Тэгэхээр Монгол улсыг дэлхийд одоо зөвхөн түүхээр нь биш те зөвхөн боловсрлоор нь биш бас монгол хүн, монгол ах үе, монгол оюун санаагаар нь бас таньж мэддэг болоод байгаад бол таны хувь нэмэр бас их байгаа. За баярлалаа танд. За тэгэхээр энэхүү өнгөрсөн хугацаа ингээд эргээд харахад бол соёлын элчийн үйл ажиллагааг хялбаршуулахад манай засгийн газраас хэд хэдэн чухал тогтоолууд гарсан байж байгаа. За энэ бол юу вэ гэхээр 2022 оны 2 сарын 16-нд батлагдсан Монгол улсын 73 дугаар тогтоол. Энэхүү 73 дугаар тогтоолоор Монгол улсыг олон улсын биенал те биеналууд томоохон нэр хүндтэй одоо фильм фестивалуудад оролцоход засгийн газар албан ёсоор дэмжин хамтран ажиллана. Энэ маань юу гэхээр бодлогын хүрээндхийн хүрийг нь араа минь бий болгочихж гин гэсэн үг. За мөн хоёрдугаарх нь төрс төрөлгийн салбар буюу кино үйлдвэрлэлийн салбарууд маань бас нэлээд олон улсын зах зээл дээр гаргах тийм ээ эдийн засжуулахад
бас одоо потенциал ихтэй салбарууд байна гэдгийг бас засгийн газрын хүрээд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгч гисэн байх жишээтэй. Тэгээд одоо киноны хууль маань батлагдлаа, тийм ээ, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хууль маань батлагдлаа. Гэх жишээтэй ингээд ерөнхийдөө хууль эрх зүйн орчнуудыг маань засгийн газар маань бүрдүүлээд өгчин гэдэг маань соёлын илч бидний хувьд мөн одоо байгууллага хоорондын хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа гэхэд бидний суурьуд маань бий болоод өгч байна гэсэн үг. За 3 дахь зүйл маань юу вэ гэхээр 2024 оны 2 сарын ихээр манай ерөнхийлөгч Ухнагийн хөрсгийн урилгаар холбооны бүгд найрамд Герман улсын ерөнхийлөгч Штайнмайер одоо Монгол улсад айлчлан ирсэн байгаа. За энэ айлчлал маань юу вэ гэхээр хоёр улсын дипломат харилцаа үүсний 50 жилийн өмнө хүрээнд одоо болсон хамгийн томоохон улс төрийн хүрээнд томоохон үйл явдал. За энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын хооронд стратегийн түншлэл бий болсон. Стратегийн түншлэл болно гэдэг маань холбооны бүгд найрамд Герман улс маань нэг ёсондоо Монгол улс хоёрын хооронд энэхүү түвшин маш олон жилийн найрсаг нөхөрлөлт харилцаа. Нөгөөтэйгөр хоёр улсын маань хоорондын хамтын яг ижил үнэт зүйлс дээр туралгуулж байгаа гэсэн үг. За нөгөөтэйгөр боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, улс төр. За бүхий л одоо энэ салбарууд дээр цаашдын хамтын ажиллагаанууд маань байгууллага хоорондын байна уу, тийм ээ, хувь улсууд нийгмийн хүрээнд байна уу байхад суурьтай болчихно гэсэн үг. Энэ маань тогтвортой хөгжих уул үндэс суурийг нь одоо цаашаа явцдаа хөгжих боломжийг нь бий болгож өгсөн томоохон гарц гэж үзэж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн жилээс хойш манай ялангуяа соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд биднэрт ажиллахад маш их дөхөн болоод ирчихсэн. За Германы засгийн газраас манай одоо стратегийн түвшлийн хүрээнд Монгол улсын ялангуяа хөгжлийн одоо зорилгоудад зориулаад 43 сая евро хөрөнгө оруулалт хийх гэдэг чинь. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн санхүүжилт маань Монгол талаас басгүй байлаа гэхэд Герман талаас төрийн болон төрийн бус байгууллагуудын санхүүжилтийг хоёр улсын хоорондын төсөл хэрэгжүүлэлтээр авахд хүртэл бидэрт маш төхөн болоод өгчөж байгаа юм. Холбооны бүгд найрамд Герман улс маань соёл урлагийн салбар дээр одоо хөрөнгө оруулалт гэж ярьдаг, санхүүжилт гэж ярьдаг тийм ээ, жилийн хүрээнд за 10.7 тэрбум еврогоор бүхий соёл урлагийн салбарыг санхүүжүүлдгээр дэлхийд нэгт ордог. 100% санхүүжилт. Юу гэхээр соёл урлагийн салбар, боловсролын салбар гэдэг маань хүний оюун ухаанд нөлөөлдөг зэмсэг. Хэдий улс 100% санхүүжүүлж байгаа ч гэсэн эдгээрийн агуулгад орох эрх байхгүй. Агуулгад нөлөөлөх буюу орох эрхгүй байна гэдэг маань эргээд эднэрийг агуулгад орж ийнэг буюу өөрсдийн одоо нөлөөллийг оруулж ийнэг буюу гэдэг шалгадаг 2-3 шатлал байдаг. Шалгасан хүмүүсээ дахиж шалгаж идэг. Тэгэхээр энэ бүгд маань санхүүжилтийн мөнгө маань юу гэдэг ард иргэдийн бидний татврын мөнгө шүү дээ. За сүүлийн 10 жил бол хоёр улсын хооронд салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжиж байгаа. За одоо та бидний өнөөдөр энд сууж байгаа ангаагч их дэлхий гэсэн энэ төсөл маань 2 жилийн хугацаанд хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа. За төсөл одоо ерөнхий санхүүжилт маань бүрэн холбооны бүгд найрамд Герман улсын засгийн газар буюу гадаад харилцааны яамнаас бүрэн гаргаж байна. Хэрвээ түншлэл үүсээгүй байсан бол стратегийн түншлэл үүсээгүй байсан бол бид нар санхүүжилт боцоход биднэрт хэцүү байсан. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр энэхүү өнөөдөр Монгол улсад танилцуулж байгаа Чингис хааны музей 9 давхарт одоо тайлан 2 жилийн хугацаанд явсан үзэсгэлэн одоо төслөө танилцуулж байгаа энэ тайлан үзэсгэлэн маань хоёр улсын хооронд бий болсон түншлэлийн одоо стратегийн түншлэлийн бас соёлын салбарт үр дүн маань явагдаж байна гэсэн үг. Тэгээ үнэхээр одоо яг энэ үзэсгэлэнд хүрэлцэн ирэхэд бол ийм сайхан дулаан мэдрэмж төрж байна. Тэгэхээр хоёр орны одоо уран бүтээлчдийн үзэл санаа энэ одоо бүтээлүүдтэй нэвт шингэж одоо та бүгдийн зорилго одоо биелжээл гэж харагдаж байна. Өнгөрсөн 10-11 жилд нийтдээ Монгол улсын бие даасан 5 павильоныг зохион байгуулсан байна. За ингээд нийтдээ ер нь бол өнгөрсөн хугацаанд бид нэр 450 орчим Монгол уран бүтээлийг одоо олон улсад Европын дөрсгөлгийн салбар дээр одоо танилцуулсан. 19 онд бид нар анх хоёр одоо урлагийн төвчтэй Грегор Янсен, Раймонд Штек хоёрыг урьжсэн Монголд авчирсан. Энэ хоёр уран бүтээл менежерүүд, кураторууд маань юу вэ гэхээр Joseph Beuys гэдэг дэлхийд одоо 1921-ээс 1986 онд ажилд амьдарч байсан Германы уран бүтээлч. За дэлхийд бол ялангуяа орчин үеийн урлагийн салбар дээр
үйлдэлийн урлаг, action за энэ тал руу бас нилээд өөрийн гэсэн одоо хувь нэмрээ оруулсан уран бүтээлч байж байгаа. Тэгэхээр Joseph Beuys-ийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр холбооны бүгд найрамд Герман улсад ногоон намыг үнслэгч нэг. За хоёрдугаарт юу вэ гэхээр нүүдлийн соёлын одоо нүүдэлчдийн ахуй соёлыг маш их судалсан. Тийм ч учраас одоо манайхны тэнгэр шүтлэг, бөөм, өргөл тийм ээ байгаль ихтэйгээ харьцдаг. Энэ харьцаа бүгдийг маш их ажиглаж исэн. Тийм ч учраас уран бүтээлч гэдэг бол нэг ёсондоо нийгмийг ангаагч гэдэг томьёолыг хүртэл бий болгосон үйл ажиллагаанд бас хэрэгэлдэг. Одоо бүтээлээ тойруулдаа хүртэл хэрэгэлдэг. За нөгөө төгөөр хүн болгоны мэдэх одоо хүн болгон уран бүтээлч юм аа гэдэг томьёолол тодорхойлтыг гаргасан уран бүтээлчтэй. Олон улсад бид нар өөрсдийгөө сурчлахдаа монголчууд маань бид нар юу сурталчилж байгаа гэхээс гадна бидний сурталчилж байгаа агуулгыг олон улсынхан гадаадынхан өрнийхэн ямар хэлбэрээр юугаар хүлээж авбал хэрэгслээ хүлээж авбал илүү ойлгогдох вэ гэдэг нь маш чухал. Тэр их дөт замыг бий болгоно. Тэр бол дөт замыг бий болгоно. Тийм ч учраас юу вэ гэхээр өнөөдөр 21-р зууны одоо барууныхны хүлээж авах зүйл юу гэхээр орчин үеийн урлаг. Маш энгийн хэлбэр. Яагаад гэвэл олон талаас нь хүн болгон өөрийн гэсэн орчуулгаар ойлгогдох боломжтой. Постмодерн. За нөгөөтэйгүр юу вэ гэхээр кино урлаг байж байна. За тэгэхээр бид нар маань юу вэ гэхээр бид нар юу үзүүлэх вэ гэдгээсээ илүү бид нар өөрсдийнхээ агуулгаа гадныхны ойлгодог ямар хэлээр бид нар одоо зөөвөрлөж хүргэх вэ гэдэг гал агуулга байна. Тийм ч учраас бид нар одоо Монголын уламжлал, түүх, соёл, археологи, палеонтологийн олдвруудыг орчин үеийн урлагтай холбоод орчин үеийн энэ салбар хоорондын хамтын ажиллагаагаараа нэгэсэндээ зөвхөн одоо гадныхны тийм ээ үзэгчд ойлгох хэлээрээс гадна бас манай одоо монголчуудын маань залуу үе маань байна шүү дээ 21-р зууны үе залуу үе маань хүртэл илүү одоо юу гэдэг медиа урлаг гэж байна тийм ээ орчин үеийн урлаг гэж байна. Эсвэл эксперимент тал руугаа ийм зүйлэн дээр илүү анхаарлаа төвлөрүүлдэг, тэндээс ойлголтоо авдаг болсон учраас нэг өсөндөө бидний зорилго маань 21-р зуунд байж байгаа хүмүүсийн ярьдаг хэлээр л нэг өсөндөө өөрсдийнхөө уламжлал, соёл, урлаг, түүхээ одоо хүрхийг зорж байгаа ийм л одоо нэгсэндээ аргачлал юм л да. Тэгээд өнөөдөр энэ үзэсгэлэнд одоо бүтээлээ туйравцсан байгаа уран бүтээлчдийн бүтээлийг харахад их олон янзын хэл байна. За тэгэхээр энэхүү үзэсгэлэнгийн бас нэг зорилго л доо. Үгээрч барахгүй одоо манай ерөнхийлөгч маань одоо жишээлбэл тэр бомод тарина гэл одоо тийм ээ бас энэ төс хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэгтэл манай Joseph Beuys уран бүтээлч маань тухайн үедээ одоо хамгийн анх уран бүтээлийн бас нэг уран бүтээл байж байгаа action тий. За үйлдвэрийн урлаг тал руугаа акцон хийжсэн. Энэ маань юу вэ гэхээр 7000 мод тарих гэдэг бүр бүтээлэр. Тэгэхээр энэ бүгд маань ингээ хоорондоо ямар нэгэн байдлаар уялдаад байгаа биз? Тий. Энэ экологийн системийн тогтвортой байдлыг бий болгоход ерөнхийдөө даяарчлалын эрен үед бид нарт тулгамдж байгаа байгаль экологийн тэнцвэргүй байдал гэдэг маань зөвхөн нэг улс орны нэг одоо тийм ээ ард түмний асуудал биш. Энэ маань хэн бүхний бидний бүгдийн одоо тулгамдж байгаа асуудал. Тэгэхээр эхний 24 онд хийсэн холбооны бүгд найрамд Герман улсын Düsseldorf одоо хүн сарын Düsseldorf-ээс үзэсгэлэнгийн үр дүндээр бид нар юу ажигласан бэ гэхээр хүмүүн бид нар ямар арга хэмжээ авах вэ гэдэг хилцэл байдаг бид нар үр дүн бага байна гэдгийг харсан. За энэ жил бол бид нар хүн болгон өөрийнхөө бас онцлогоор бүтээлүүдэд тойрсон байна л да. Жишээлбэл манай очир улд маань гэхэд энэ үзэсгэлэн дээр гарсан бүтээл дээр гэхэд Европын гоо сайхныг тэтгэгч Венера буюу Венус тий одоо сахиусан тэнгэрийг манай Монгол үндэсний өөрийн одоо ногоон дарихтай холбож гаргасан. Тэгэхээр их дэлхийг хайлан хамгаалахад нэг талаас бид нар хоорондоо харилцан ойлголцоос гадна одоо биднийг ивент итгэж хамгаалж байдаг сахиус тэнгэрүүд маань хүртэл хоорондоо нэгдэж байна гэдэг мессежийг өгч явах жишээтэй. За нөгөө төгөөр та бүхэн мэдж байгаа манай Гүйг хааны хувьд тухайн үед одоо папс те Ромын папс хүртэл одоо илгээжсэн захиа байгаа. 2013 онд Ромын папс маань одоо папс маань Монгол улсад ажлын эрэхтэй манай одоо ерөнхийлөгчд энэ Гүйг хааны захидлын хувийг одоо бас тийм бэлгэлж исэн байх жишээтэй. Тэгэхээр манай Монгол улс маань одоо юу гэдэг түүхэндээ хүртэл бид нар дандаа дайлаар морддог ард түмэн байгаагүй маа. Гадаад харилцаанд
бидний чухалчилжсэн зүйл юу гэхээр хамгийн түрүү найрамдалт харилцааг хоёр улсын хооронд өрн дорны хооронд хүртэл бий болгох гэж одоо бас хичээж байсан гэдэг бас баталгаа байгаад байгаа юм. Ярианы төгсгөлд хоёлаа яг түүхэн хэсэг рүү орсон учраас энэ 2026 онд ч гэсэн энэ үзэсгэлэнг үзэгчид маань үзэх боломжтой байгаа, үе таалга нээлттэй байгаа. Харин 2026 онд бас нэг чухал одоо он тохиож байгаа. Энэ бол одоо холбооны бүгд найрамдах Герман улсад Монгол залуучууд суралцж байсан ийм түүхт ойн жил болно. Тэр одоо ойд зориулаад одоо бас ямар арга хэмжээ авах гэж байгаа бол Монгол улс анх 1926 онд Монголын 24 одоо залуучууд маань тий сурцгаар тухайн үед одоо Ваймар републик гэжсэн Герман улсад одоо очиж байсан байна. За Монголын ихэнхдээ уртаа барих томоохон боловсон хүчингүүд маань бүгд холбооны бүгд найрамдах Герман улсад суралцж байсан. За холбооны бүгд найрамдах Герман улсын тусламжтайгаар Монголын хэд хэдэн томоохон үйлдвэрүүд баригдсан. За мэрэгжлийн одоо сургалт гэж ярьдаг тийм ээ томоохон мэрэгчнүүд мэрэгшүүлэгдэж байсан. Одоо анх Германд очиж суралцж исэн хүмүүс донд манай орчин үеийн утга зохиолын эцэг гэж нэрлэгдэх нацагт орчгой маань суралцж байсан. За түүний гэргий пагам дулам тий. За киноны нацагт орж гэж ус байдаг. За киноны салбар хөгжөхөд маш томоохон үүрэг гүйцэтгэсэн. Гэвч одоо эдийн засагч тийм ээ нийгмийн талдаа нарийн мэргэжлийн улсууд маань маш их суралцж байсан. Орчин цагийн Монгол улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ийм одоо сутгасууд байгаамаа. Одоо өнгөрсөн жил хийгдсэн стратегийн түншлэлийн хүрээнд ялангуяа хоёр улсын хооронд мэргэжлийн сургалтыг дэмжих гэдэг асуудал нэлээд хөндөгдсөн байж байгаа боловсролын салбар дээр. Энэ дээр юу гэхээр нарийн мэргэжлийн за одоо дээд сургуулийн боловсролоор олдоггүй нарийн мэргэжлийн онол дадлаг хосолсон одоо мэргэжлүүд байж байна. Цахилгаанчин, барилгачин, буудагчин тий одоо гэх жишээтэй энэ хүү нарийн мэргэжлүүдийн сургалтыг одоо Герман улсад тий Монголын залуучуудыг бэлтгэх сургах энэ тал дээр хоёр улсын засгийн газар дээр хилцээр хийгдээд энэ бол сүүлийн жилүүдэд маш их явагдаж байгаа тий асуудал. За нөгөөтэйгүр манай одоо байгууллагын хүрээнд Монгол Германы уул уурхай технологийн их сургуультай хамтраад за 20 оноос Монгол Улсын их сургууль маань оролцож байгаа. За мөн шинжлэх ухаан технологийн сан за одоо бол өөрчлөгч нэр нь сүүлийн 2 жил өөрчлөгчтэй манай эдийн засаг боловсролын эдийн засаг хөгжлийн яамны за инновац тэгээ шинжлэх ухааны инновацийн газартай хамтраад бид нар Монгол залуу эрдэмтэн судлаачтай олон улсын шинжлэх ухааны давтсан дээр гарган танилцуулах, шүлжээнд оруулах ийм үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр бид нар хамтын ажиллагааг Fallen Walls Foundation-тэй 19 оноос хойш хамтраад нийтдээ одоо сүүлийн 6 жил нийтдээ Монгол 5 одоо залуу эрдэмтэн судлаачдын инноватив одоо шинэ сорилтод тий ололт амжилтуудыг бид нар дэлхийн давцан танилцуулж байгаа. Тэгэхээр энэ хүн үйл ажиллагаа маань улам цаашлаад ялангуяа 2026 онд бид нар 11 сард болох Fallen Walls Science Summit буюу дэлхийн одоо 2000 орчим одоо шинжлэх ухаан улс төр эдийн засгийн төлөөллүүд оролцдог чуулганд Монгол улсыг илүү одоо Монгол Германы шинжлэх ухаан академик боловсролын хамтын ажиллагааг танилцуулахаар бид нар одоо зорин ажиллаж байна. Үндэсний мэдээллийн Монцомын агентлагийн зочинтой ярилцах цаг нэвтрүүлэгт одоо бидний урилгыг хүлээн авч маш сонирхолтой бөгөөд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Танд баярлалаа. Та бүхэнд оролцсонд маш их баярлалаа. Үзэгчдээс та бүхэнд баярлалаа.